Хамгийн анх 20 кг-ийн багтаамжтай шуудаа дүүрэн нүүрсийг 1000 төгрөгөөр худалдаж авдаг байсан. Өнөөдрөөс яг 1 жилийн өмнө шуудаатай нүүрс та бидний хэлд саншснаар 50 тор дүүргэж байсан ба үнэ нь 1200 төгрөг байсан. Харин өнөөдөр бүтэн шуудаа нүүрс хүнсний тор дүүргэхгүй байгаан дээр үнэ нь 1500 төгрөг төрж өсчээ. Тэгэхээр үзэгч та бүхэн энэ харж байгаа бол та бүхний хэлд саншснаар шуудаатай нүүрс. За харин энэ бол та бүхний хэлд саншснаар бол 100 төгрөгөөр зарагдаж байгаа хүнсний шар тор байгаамаа. Тэгэхээр өнгөрсөн жил бас бид туршилт хийжсэн гэдэг тухайн үед нэг шуудаа нүүрс яг нэг 50 төгрөг дүүргэж байсан. Харин одоо энэ жил бас иргэдийн зүгээс бас уутны хэмжээ багассан байна. Шуудаа биш уут тусан байна гэсэн шүүмжлүүд ирсээр байгаа. Тэгвэл үнэхээр бас бодит хэмжээгээр ямар хөө байдлаар багассан байна гэж үзэгч та бүхэндээ үзүүлье. Тэгэхээр яг одоо энэ 50 торонд үзэгч та бүхний нүдэн дээр энэ шуудаатай нүүрсийг торонд хийж үзье. За тэгэхээр үзэгч та бүхэн дөнгөж харлаа. Өнгөрсөн жил одоо нэг шуудаатай нүүрс 50 тойрог дүүргэж байсан. Энэ удаад бол арайч бас яг дүүрээгүй. Ерөнхийдөө бол иймэрхүү хэмжээтэй байгаа маань. Тэгээд бас яг одоо миний ажил сууж байгаа хүнээс асуумаар байна л да. Энэ шуудаа ер нь ягаад жилээс жижигдээд байна? Мэдгүй ингээл жижигдээд байгаа юм шиг шүү дээ. Шуудаага ханаас авдаг? Худалдаа авдаг юм шиг. Худалдаа авчид хүмүүс ер нь юу гэж байна? Хүмүүс нь болохоор тор шиг юм л юм байлаа гэдэг яриад байдаг шүү дээ. 50 тор шиг юм байлаа гэж тэгэж яриад байдаг шүү дээ. Тэрүүний худалдагч бас хэлж байна л да. Ер нь одоо ингээд шуудааныхаа хэмжээг томсгочих юм бол бид нэр энэ ч 8 ээж зогсны, шорон дарагдаж зогсны хэрэг алга байна. Жижигхэн байсан дээр гэж нэр нь тийм бодлоо нэ. Жижигхэн байсан дээр үү? Тий, жижигхэн байсан дээр шүү дээ. Уг нь л том болохоор ч энэ бас энэ Ингэж савных нь хэмжээ багассан ч үнэн жил ирэх тусам нэмэгдэж байгааг хэн хөнгөн мэдэж байгаа. Харин хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа энэ асуудлыг шийдэх арга зам байхгүй байна. Нийслэлийн нийт иргэдийн талаас илүү хувийн хамгийн чухал хэрэглээ болсон төлөө нүүрсний шуудаа нэртэй уут өнөөдөр хүртэл стандарт хэмжээгүй байгаамаа. Нүүрсийг одоо жижиглэнгээр савлж 50 хилээр байд юм 20 хилээр савлахад одоо зориулсан тийм одоо шуудааны хэмжээг заасан бол одоо стандарт бол байхгүй байна. Тэгвэл нүүрсийг савлж байгаа уут шуудаа бол юу гэдгийг одоо яг тийм төрлийн одоо уутанд хийнэ гэсэн хатуу одоо заалт бол байхгүй. Харин шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ талаар мэдээлэл өгөхгүй. Ер нь бол нүүрсний шуудаа тийм хэмжээтэй байх ёстой гэсэн заалт үгүй учраас хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах аргагүй байна гэлээ. Стандарт гэж юм байдгүй тэр үйлдвэрлэгч ямар хэмжээтэй шуудаад юу хийж үйлдвэрлэх нь тэдний эрх гээл манайх тэр стандартыг тогтоохгүй л тэгэл стандарт байдгүй гомдлэрсний дагуу тэгвэл яах юм шиг. Хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах газар нь стандарт хэмжил зүүн газараас шуудааны стандартчилсан хэмжээг нэхэж байна. Харин стандарт хэмжил зүүн газар өнөөдөр хүртэл нүүрсний шуудааг хэмжиж үзээгүй байна. Салбарын яамд ууттай нүүрс биш ууланд орох нүүрс чухал байгаа. Сул орхигдсон энэ асуудлаас болж Монголын 1,800,000 иргэний эрх ашиг хохирсоор байна.